Сайн байцгаана үзэгчдээ, Улсын хурлын тамгын газрын хэлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлэлцээс Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. Энэ удаад бид орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулах гэж байна. Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох. 57-2 улсын болон орон нутгийн харьяалалтай хот тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд 3 зүйл орсон. Нэгдүгээр нь хотын эрх зүйн асуудал, хоёр дахь нь нутгийн өөрөө өдөртгснээ байгууллагын асуудал, гурав дахь нь бүх шатны засаг дарга нарын томилох, огцруулах, чөлөөлөхтэй холбоотой гэсэн 3 асуудал орсон. Хотын эрх зүйн асуудал ингээ 92-оос хойш яригдсан асуудал. Тэгээд энэ 2016 оны их хурал байгуулагдаад 12 сард комисс байгуулагдаад тэрнээс хойш хотын асуудлыг бараг 3 жил ярьж байна. Олон янзаар ярьж байна. Олон хувилбараар. Олон хувилбараар ярьж явж байгаа л хамгийн сүүлийн хувилбар нь 57-2 дорн орсон гол залт энэ. Улсын болон орон нутгийн харьяалалтай хот тосхны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж оруулсан. За энэ бол цаашдаа Монгол улсад хот улсын болон орон нутгийн харьяалалтай хотууд хөгжих эрх зүйн үндэсийг нээж өгч байгаа. Энэний дараа гарах бусад хуулиудаар энэ ямар хот байх, хэдэн хүнтэй хот гэд нэрлэгдэх, засаг захиргааныгаа нэгжтэй давхцах юм уу, давхцахгүй юм уу, дангаараа байх юм уу гэд ингээд тэр асуудал нь дараагийн асуудал. Гол нээж байгаа асуудал нь бол энэ үгүй. За иргэдийн санал бодол юм байна. 2 удаагийн зөвлөх санал суулгын хуулиар 78.9% дэмжигдсэн байна. Дараагийн шатнд 64% дэмжсэн байна. За олон нийтийн хилцүүлэг гээд 2017 оны 6 сараас 10 сарын хооронд явуулсан. Энэгээр 273 мянган иргэний 180 мянган иргэн дэмжсэн байна гэх. Тийм учраас хотын асуудлыг бол яах арга байхгүй энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалтаар гол амин сүнс болгож оруулж ирсэн юм байгаамаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох. 59.2 Монгол Улсын нутгийн удирдлагын үндсэн байгууллага нь сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал мөн. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонсох журмыг хуулиар тогтооно. 59.3 аймаг нийслэлийн төлөөлөгчдийн хурал нь сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 4 жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. 59.4 Баг хорооны иргэдийн нийтийн хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан эсвэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана. За нутгийн өөрөө төсөлтөсний байгууллагатаар зарчмын 2 том өөрчлөлт байгаамаа. Нэг дахь том өөрчлөлт бол Монгол улсад засаг захиргааны нэгжийн хувьд ингээд 3 төвшинтэй байгаа. Аймгийн нийслэл, сум дүүрэг, баг хороо гэдэг. Тэгэхээр аялаа бид нар суур нэгжих юм бэ гэдэг асуудал байгаа. Бүгдөө ижил чигүүрхтэй болчиход байгаа. Энэ шинэ үндсэн хуулийн төслөөр сум дүүрэг бол үндсэн нэгж байна гэж заачиж байгаа. Тэгээ хоёр дахь нь ер нь эрх мэдлийг орон нутаг тэр дотроо сум дүүрэг рүү чиглүүлэх гэдэг агуулгаар нь орж байгаа хоёр дахь том заалт бол татвар тогтоох, өмчтэй байх асуудлыг энэ хуулиар зааж өгч байгаа. Татвар тогтоох, өмчтэй байх асуудал. За сонгуулийн хувьд бол сум дүүргийн иргэдийн хурал бол иргэдээс сонгогдож байгаа. Энэ иргэдээс сонгогдохоор сонгогдно. Аймаг нийслэлийн хурал бол иргэдээс сонгогдохгүй. Аймаг нийслэлийн хурал бол засаг захиргааны нэгжээс сонгогдно. Аймгийн чи үндсэндээ сум засгийн газрын хоорондын дамжлаг нэгж гэж үзэж байгаа байхгүй юу? Тэр агуулгаар нь аймаг нийслэл бол сум дүүргийн засаг захиргааны нэгжийг төлөөлж сонгогдно гэсэн үг. Тэгэхээр аймгийн иргэдийн хурал шууд сонгуул байхгүй нэгжийг төлөөсөн төлөөллийн сонгуул байна гэдэг нь бол энэ хоёр дахь энэ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үнцийг тодорхойлж байгаа гол заалт байгаамаа. Сонгуулийн хувьд нь ярих юм бол бид нар чинь 3 сонгуул, 4 сонгуул, 5 сонгуул хийж байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуул, их хурлын сонгуул, аймгийн нийслэлийн сонгуул, сум дүүргийн сонгуул, за баг хорооны засаг даргын сонгуул гэдэг ингээд 5 сонгуул хийж байгаа шүү дээ. Тэгээ багийн сонгуул
баг хорооны засаг даргын сонгуул байхгүй болж байгаа. Аймаг нийслэлийн иргэдийн хурлын сонгуул байхгүй болж байгаа. Ингээд хоёрын үндсэндээ 5 сонгуулиас 2 сонгуулийн байхгүй болгож байгаа. Бүх шатны засаг даргыг томилох, огцруулах журмыг тодорхойлох. 62 аймаг нийслэлийн засаг даргыг аймаг нийслэлийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж ерөнхий сайд. Баг хорооны засаг даргыг харьяалах сум дүүргийн засаг дарга тус 4 жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг нийслэлийн засаг даргад нэр дэвшигчийг томилхоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж ерөнхий сайд томилно. 63 сум дүүргийн засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд 4 жилийн хугацаагаар сонгож аймаг нийслэлийн засаг дарга 15 хоногийн дотор батламжлана. Сум дүүргийн засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. 64 аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны засаг даргыг хуульд заасан үндэслэл журмаар чөлөөлж огцруулна. Сум дүүргийн засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах засаг даргыг аймаг нийслэлийн засаг дарга томилно. За 3 дахь засаг даргын асуудал. Ерөөсөө зарчим үед юм болгоцсон. Баг хорооны засаг даргыг томилно. Энэ бол төрийн албан хаагч байна. Төрийн албан хаагч байна. Иргэнд үйлчлдэг, иргэн төрийн үйлчлэгийг хүргэдэг хүн шүү дээ. Багийн засаг дарга, хорооны дарга хоёр чинь. За сум дүүргийн засаг даргыг сонгоно. Сум дүүргийн засаг даргыг сонгоно. Тэгтээ аймаг нийслэлийн засаг дарга батламжлна. Аймаг нийслэлийн засаг дарга одооныхоо хуулиар аймаг нийслэлийн иргэдийн хурлаас нэр дэвшээд ерөнхий сайд батлана. Томилох зарчим бүлий. За огцруулах чөлөөлөх нь бол бүгд хууль заасан үндслээр явна. Тэгэхдээ нөгөө иргэдээ сонгогдсон сумын даргын хувьд бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонх нь огцруулна. За огцруулсан тохиолдолд нэг жаахан хариуцлагын зал зааж өгч байгаа. Иргэд энэ хариуцлагагүй одоо юу гэдэг юм уу таарахгүй хүн сонгоод тэр хүн нь одоо огцорчвол үлдсэн хугацаанд нь засаг даргыг аймгийн засаг дарга шууд томилохоор байгаа. За энэ хуулинд өөрчлөлт орж байгаа олон шаардлагууд байгаа. Энэ дарга нарыг одоо яагаад ингэж өөрчлөөд байгаа талаар бол та нар бол мэдж байгаа. Баг хороондоор яадаг вүлээ? Баг дээр хөдөөгийн багдаар бол ер нь томилохгүй бол төрийн үйлчлэгээ явагдахгүй байна. Сонгогдсон нэртэй нэг цалинтай малчин байна. Эсвэл одоо ах トゥ олонтой малчин байна гэх шүүмжлээд идэг. Өөрөөр гол нь энийг одоо томилгоо болгож байгаа бол хөдөө орон нутагт бол төрийн үйлчлэгийг төргийн шуурхаа хүргэх юм агуулга цаана явж байгаа юм. За хорооны дарга нарын хувьд бол их олон хүн амтай нэг зааланд цуглараад шууд сонгуул явуулахад хүндрэлтэй. Одоо нийслэлээр Баян Зүрх дүүрэг эднэр чинь бараг 6 жил 7 жил өрг гүйцэтгэж эднэр явж байгаа юм байлээ шүү дээ. Тийм учраас бол баг хорооны даргыг бол томилох үндсэн шаардлага нь ийм байж байгаа. За сумын даргын хувьд бол ер нь бид нар энэ одоо иргэдийн хувьд шууд ардчлалын хувьд маш том дэвшил болж байгаа. Энэ сумын даргыг сонгоно гэдэг бол. Өнөөдөр манай одоо хөдөөгийн иргэд бол за тэр багийн иргэдийн нийтийн хурлын багийн засаг дарга хэн болох, сумын иргэдийн хурлд хэн нэр дэвших, аймгийн иргэдийн хурлд хэн нэр дэвших, аймгийн засаг дарга хэн болох нэг сонирн биш. Манай сумын дарга хэн болох ч вэ нэ гэдэг л агуу сонир асуудал байдаг байхгүй. Гэтэл амьдрал дээр бол бид нар ч одоо нэг 21 суудлаас нэг 11 суудл авчихсан нам нь л нэг хүний нэр дэвшүүлэл болчихлоо юм. Тэгээ тэр нь нөгөө намдаач гэдэг ч юм уу, гişүддээч гэдэг ч юм уу үйлчлээл иргэдийн хурлынхаа ерөнхий барьцаанд орчоол иргэдтэй үйлчлэгээ төрийн үйлчлэгээ хоцрогдол ингээд байгаа юм. Энэ дээр статистик хэлэхэд бол уул нь бид нар 2017 оны нөгөө ард нийтээр хилцүүлгийн үед бол сумын даргыг шууд сонгоно гэдэг ойлголт байгаагүй. Харин иргэдээс гарч ирсэн санал байхгүй юу? Зөвлөх саналцлагт оролцсон 61.4% дэмжсэн байна. Олон нийтийн хэлцүүлэлт оролцсны 53.3% дэмжсэн байна. Нээлттэй саналын хувьд дэмжсэн байгаа. Тэгээ энэ юунаас гарч ирсэн гэхээр би бол энэ сумын даргаа сонгоё гэдэг санал бол иргэдээс өөрөөс нь гарч ирсэн хэлцүүлгийн үед. Тэрнээс энэ зөвлөх саналцуулгын хуулийн дараа иргэдэд явуулсан хэлцүүлэгт бол сумын даргыг дүүргийн даргыг сонгоё гэдэг ийм санал яваагүй.
Энэ иргэдээс гарч ирсэн санал. Тийм учраас бол би энийг бол илүү одоо энэ цаашдаа орон нутгийн хөгжилд иргэдийн хувьд бол томоохон ийм сонголт байх болов уу гэж ингэж бодож байгаа юм. Иргэн үдэн орон нутагт бол энэ дарга сонгох асуудал бол ус төрчих шинжтэн дээд зэгт төрсөн. Өнгөтэй төгрөгтэй танилтай талтай хүмүүс гарч ирээд тэр мэдлэгтэй чадвартай орон нутгаа төлөөлөх чадах тийм даргаыг одоо сонгож чадахд хүрсэн ийм байдал одоо хүрчээд байна л да. Тийм учраас цаашдаа үндсэн үйлчлэлтийн энэ өөрчлөлт бол ард түмнээс нь сумын даргаыг сонгодог. Ийм болох юм бол сумын дарга ард түмэндээ өрж үйлчилж тэдний эрх шиг хамгаалж чаддаг болно гэж үүдээ төсөдөг хэлж байгаа. Тэгдэг юм да. Одоо сумын засаг дарга бас ард түмний сонгосноор бас эрх мэдлүүдийн нэлээд сайн төвх хэрэгтэй. Тэр босоо удирдлагуудыг одоо сумын засаг даргын мэдлэлд одоо томилдог энэ чиг үүргийн явсан юм бол тэр одоо төрийн албан агч нарын ажилдаа хүртэл одоо бас сумдаа ажиллаж байгаа итгэн зайлширна гэж үзэж байгаа миний хувьд. Сумаа сонгосон хурлын төлөөлөгчд нь тэнд хурлын төлөөлөгч болж очиод эргээд нэг сумын засаг даргыг ажлыг хийлэгдэггүй юм руу орчод байгаа байхгүй юу? Ямар асуудал байна вэ гэхээр одоо нэг хурлын төлөөлөгч гарч чаад сумын засаг даргаар очиж за би нэг тим тендерч авмаар байна. Тим ажил хийгмээр байна. За тэгээд тэрийг биелүүлэхгүй бол чамайг огцруулна гэдэг ч юм уу ийм асуудал ярьдаг тийм сонин одоо тойрог орцсон. За тийм учраас бол ер нь сумын засаг даргаыг бол ард түмэн бол өөрсдөө сумынхаа засаг даргаыг бид нар бол өөрсдөө сонгочмоор байна гэдэг тал дээр илүү их явдаг. За ер нь бол цаашдаа сумын засаг даргаыг илүү их хөргөн хүрээтэй ямар нэгэн асуудалгүй ажлын үр дүнтэй хийлгэж явуулъя гэх юм бол ард түмнээсээ сонгоод явдаг нь бол одоо туйлын зөв санаа болж таарад. Тэр хүн ямар нэгэн илүү дутуу буйн бодох санах юмгүй би ард түмнээ сонгогдсон. Одоо ард түмний төлөө ажиллаа хийх ёстой гэсэн энэ байр сууриас асуудал руу хандаж орно. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуултууд. Иргэдийн хурал засаг дарга хоёрын хооронд зөрчил үүсэхгүй юу гэдэг нэг ийм асуулт байна. Иргэдийн хурал засаг дарга хоёр эрх мэдлийн боловсруулахгүй гэж. Надад бол ямар болгоомжтой төрж өгнө гэхлээрс хоёулаа нийлж яваад засаг төрийнхөө бодлого хэрэгжүүлэх хэмийг орхиод орон нутгийнхаа ямар хэд анхаарчихгүй гэсэн болгоомжтой байна. Тэгтэл та нарт болохоор арай өөр болгоомжтой байна. Хоорондоо зөрчилдөггүй би эрх мэдэлтэй Тийм учраас энэний аль нэг органик хууль дээр жин банкгийн тааруулах асуудал бол байгаа. Ер нь бол би сая Польшд яваад ирсэн. Польшд яг ингэдэг. Тэгтээ огцруулах асуудлыг нь санд асуулга явуулчихдаг юм байна л да. Сонгогчдын дунд. Тэнд бол тийм аргаар шийдсэн байна. Зүгээр ер нь органик хуулийг нэг зохицуулах шаардлага бий гэж. За дараагийн энэтэй холбоотой асуудал. Энэ засаг даргаыг огцруулсан бол энийг яаж огцруулах вэ гэдгийг бид нар төсөөлж байгаа л да. Бас л нөгөө нийлж яваад хэд орон нутгийнхаа асуудал руу анхаарад тэгээд одоо засаг төрийн шийдвэрийг биелүүлэх юм нь хоцрогдоод байх юм бол дээд чатны засаг дарга нь огцруулах саналыг хуралд оруулна гэж бид нар үгэн томьёолж биччихсэн юм. Тэгэхдээ энэ бол яа гарахгүй нэг юм органик хууль болж орно. Оруулах юм бол хурал шийдвэр гаргана. Огцруулна, огцруулахгүй гэж. Хэрвээ огцруулах юм бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд нь дээд чатны засаг дарга нь сумын засаг даргаыг томилно гэж хэлсэн. Энийг яагаад хийсэн гэхлээрс иргэдэд нь хариуцлагатай сонголт хийгэрэй гэж санаалга өгч байгаа юм а гэж бодож хэлсэн. Давхар дээл үүсэх ийм эрсдэл байгаа юм биш үү гэдэг нэг асуудал байна л да. Сум дүүргийн иргэдийн хурал сонгуулиар гарч ирээ. Тэгээ аймаг нийслэл рүү явахлаар чинь улсын хурал дээр засгийн газар давхар дээлтэй гэдэг ийм асуудал явж байгаад одоо орон нутагт чинь давхар дээл тэгвэл дахиж гарч ирэх юм биш үү? Төлөөлөгчдэр бол давхар дээл гайгүй баха. Ер нь аймгийн төлөөлөгч, сумын төлөөлөгч хоёр нэг суман дээр очиад хоёр өөр хүн юм яриад байхлаараас ойлгохтой байждаг гэдэг юм. Тийм учраас нэг хүн байх нь бараг оновчтой гэж бол хүмүүс тэгж ярихыг би сонссон. Засаг дарга одоо гүйцэтгэх хөдөлгөөний хуулиараа өөр. Энд чинь орон тооны бус ажлууд шүү дээ. Аль аль нь сонгуульт албууд байхгүй юу? Нэг төрлийн цалин авдаггүй шүү дээ. Сум хурлын төлөх цалин авахгүй. Аймгийн хурлын төлөх цалин авахгүй. Зүгээр төлөөлөгч байчч болно, төлөөлөгч биш үү сонгоч болно. Тухайн сумынхан манай сумын ард иргэдийн эрх шгийг аймагт төлөөлж чадах хэм билээ гэдэг хүнэл иргэдийн хурлаасаа ярьж байгаа л явуулна шүү дээ. Тэрнээс биш
За энэ сонгогдсон 21 дотроос явуулъя гэхгүй байхгүй юу? Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг та бүхэндээ цуврал нэвтрүүлгээр танилцуулж байгаа лээ. За энэ удаагийн дугаараараа бид нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа.